хүн бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Сайн байцгаана өрхөн мөндөд сонсогчдоо. Шинэ дэлгэн 107.5 радио би хүн бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттай хамтран идэг байгаа. За мөн энэ нэвтрүүлгийн маань хамтдаа нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдлагын ухааны докторант Дастермагш маань хүлээх сайхна миний биетэй хамтран та бүхэндээ бэлтгэн хүргэдэг байгаа. За юуны өмнө Дастермагштай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сахнадаа ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бид хоёр өмнөх нэвтрүүлгээрээ маш сонирхолтой зүйлүүдийг та бүхэндээ ярьж сонирхуулсан байгаа. Энэ нэвтрүүлгээрээ стрессийн талаар та бүхэндээ ярьж сонирхуулна. За тэгэхээр Дастермагшаас стресс гэж яг юм бэ? За стресс гэдэг зүйл нийгэмд яг хэрхэн яаж нөлөөлд юм бэ? Энэ талаар хоёул өнөөдөр бас ярилцъя. За стрессийн талаар хүмүүс сэтгэл зүйчид маш их ярьдаг. Маш олон талаас нь тайлбарладаг. Мөн одоо хүмүүс бүр одоо юу гэдэг амны уншлага мэт би стресстсэн байна. Би маш их стресстэй байна гэдэг юм гэж ярьдаг болчихжээ тэ. Танил үг болсон байна. Ялангуяа сүүлийн 10 жилд. Тэгэхээр би өөрөө сэтгэл зүйч биш учраас би удирдлагын талаас нь стрессийг тайлбарлая гэж бодож байна. Гэхдээ стресс их өргөн үрээтэй ойлголт учраас би байгууллагадах стресс, нийгмийн стресс гэдэг ойлголтыг ярихгүйгээр зөвхөн хувь хүний стресс, гэр бүл дэх стрессийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлыг ярих гэж бодож байна л да. Тэ арай илүү төлхөө ойлгомжтой байдлаар тайлбарлая гэж бодож байна. За тэгэхээр стресс гэдэг нь бол бие махбод болон оюун санаа нь хүний оюун санаанд хуралдсан бухимдал гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бие махбод ч гэсэн ядардаг, оюун санаа ч гэсэн ядардаг. Тэгэхээр энэ ядаргаа бухимдал хүний одоо организмд бухимдсан одоо хуралдсан байгаа хэлбэрийг бид нэр стресс гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хүмүүс одоо стресс гэдэг үг багталтайгаар хэрэглэдэг юм л да. Стрессдсэн байна. Энэ бол тийм бахархаа тахаар зүйл биш байхгүй. Яагаад гэхээр та стрессдж байна, та бухимдаж байна гэдэг бол та өөрийнхөө үйл ажиллагааг зөв төлөвлөж чадахгүй байна. Өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй байна. Эсвэл бусдыг ойлгохгүй байна. Тийм ээ? Ямар нэгэн байдлаар танаас шалтгаалж байгаа хүчин зүйлээс болж та болон танаас хамааралтай хүмүүс бухимдаж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэл манайхан болохоор бол одоо сөрөг одоо зүйлүүд над дээр ирээл те. Би л одоо намайг л бухимдуулаад байна. Би гэдэг хүн одоо хариун цагаан хүн шүү дээ. Би бол бухимдаагүй шүү дээ гэсэн ойлголтоор тайлбарлаад байна шүү дээ. Таныг бусад сөрөг хүчин зүйлүүд бухимдуулаад байна гэж ойлгож байна. Энэ бол их буруу зүйл. Тэгэхээр би өмнөх хичээлүүд дээр ч гэсэн ярьж байсан. Хүн ерөөсөө удирдлагын ухаан талаас нь аваад үзвэл хүн та бүх асуудлыг өөр дээрээ л эхэлж авч үзэх хэрэгтэй. Өөр дээрээ өөрөөсөө ирж хайх хэрэгтэй. Асуудлын гаргалгаа тань дээр байгаа. Тийм ээ? Та стрессживэл та өөрөө буруу л одоо зохион байгуулалт хийсэн стрессж байна гэж хэллээ шүү дээ, тийм ээ? Тэр энэ ойлголтуудыг нь бид нар ойлгох хэрэгтэй. За ер нь бол ингэж юм л да. Хувьхан одоо өөрийнхөө амьдралын хэв маягийг зөв тодорхойлоогүйгээс, ажлынхаа ачааллыг зөв тодорхойлоогүйгээс, ямар одоо зориг чиглэлтэй амьдарч байгаа вэ гэдгийг ойлгоогүйгээс, тийм ээ? Ерөнхийдөө зорилгоо зөв тодорхойлоогүйгээс л стресс үүсч байгаа. Нэг талаас. Нөгөө талаас өдөр тутмынхаа амьдралыг зөв төлөвлөөгөөс бас стресс үүсч байгаа. Тухайлбал би сая одоо машинаар яваад ирлээ л дээ. Тэгэд энийг бол байнга автозамын хөдөлгөөн дээр харж идэг. Хүмүүс зам дээр маш их стресстэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та стрессдэггүй байх гол үндэс нь та хаанаас хаа хүрэх гэж байгаа. Хидгээр игнийгэр зорчих хэвээр. Тэ? Баруун тишээ ирэх хэвээр мө, зүүн тишээ ирэх хэвээр мө. Тийм үү? Тэгэл та байраа зөв эзлэл явцсан бол замын хөдөлгөөнд бухимдах шаардлагагүй байхгүй юу? Гэтэл хүн болгон тэгэл замын хөдөлгөөнийхөө одоо зорилгоо зөв тодорхойлол зөв явчихсан, зөв игнийгээр явцсан тохиолдолд бухимдал үүсэх магадлал маш бага шүү дээ. Гэтэл манайх яах нь 3 дугаар игнээс шууд 1-р игнэр рүү шилжиж гэдэг юм уу те? Өөрөө ч бухимдаад нөгөө хүмүүсийг ч бухимдуулаад бүр цаашаа одоо аваар өсөл үүсгэл ингээл бухимдал үүсгэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө л өөрөөс чинь шалтгаалж байгаа. Тэгсэн хэрнээ өөрөөс шалтгаалчаад хажуудлынхаа жолоочийг хараад шүү дээ. Тийм байгаа зү те. Тэгэхээр энд бол хамгийн буруу ойлголт гэж би боддог. Сая ирж байхдаа хүртэл гэж бодож явлаа л да. Энэ бол буруу зүйл шүү дээ гэж бодож байсан. Тэгэхээр ерөөсөө л зөв төлөвлөгөөс болж байгаа. Тэгэхээр хүмүүс ингэж юм л да. Ер нь ихэнхдээ ялангуяа 40-оос доош насны гэр бүлийн хүмүүс бол амьдралдаа айгүйх бухимдаж байна. Өөрийнх нь амьдрал дээр ерөөсөө бүх зовлон,
одоо шаналл юу гэдгийг хамгийн их хэцүү юм бол өөр дөр нэрцэн юм шиг явж штт. Одоо жишээлбэл одоо хүүхэд асрах гэдэг бөөн ажил тийм үү? Хань ижлээ асрах гэж юм асрахтаа асуудалтай байдаг ч гэдэг юм уу? Гэр бүлийн гэр орны одоо цэвэр цэмцгэр байх ажил их ачаалттай байж гэдэг юм уу? Ажил дээр их бухимдалтай байж гэдэг юм ийм зүйл яригадаад байна. Гэтэл энэ бол таны л амьдрах арга шүү дээ. Энэ ингэж та тэртэргүүл бүх хүн үр хүүхэд хань ижлээ асарч ар гэрээ авч явж тийм ээ. Тэгээд үгдээ ажил дээрээ амжилттай ажиллахын тулд зүтгэж байгаа шүү. Бүх зүйл бүхэл хүнд адилхан байна. Гэтэл хүмүүс юу гэж юм хэрэг зөвхөн ташцармаа дээр тэр ачаал ерөөсөө нуруунд дээр авчаад өөрүүлсэн юм шиг бухимдаж шин. Тэгэхээр тэр бүх зүйлээс бид нар яаж одоо кайф авах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгжээж л бид нар амьдрах хэрэгтэй. Би их хүмүүс их хүн учраас би өөр хүүхдэд асрах ёстой юу? Асрах ёстой. Гэтэл одоо яаж ин залуу гэр бүлүүд яаж юм гэхээр хүүхдэд хоол унд хийж өгс төгшөөж. Тийм ээ? Ерөөсөө л нэг чипс ч байдаг юм уу? Бэлэн хоолч байдаг юм уу? Одоо бургерч байдаг юм уу? Ресторан зоогийн газрын бэлэн хоол хүүхдэд өгчихвөл тэ өдөр тутамд хийж өгстэй одоо няран асаргаач байдаг юм хүүхдэд халамжлахч байдаг юм тэр хүүхдэд тоглох одоо хүмүүжүүлэх тэ тэр хүүхдэд эрүүл байх одоо тэр бүх процессыг залуу ээж нар хийхгүй ш. Ингээд хийхгүй байгаагаас шалтгаалаад нөгөө хүүхэд нь өвдөж байна. Хүүхэд өвдөхөр гэр бүлд уур амьсгал өөр болж эхэлнэ, стресс, бохимдол үүсч эхэлнэ, эдийн засгийн одоо тодорхой хүчин зүйлүүд танд нөлөөлж эхэлнэ тийм ээ. Тэгээд гэр бүлийн хооронд зөрчил үүсч эхэлнэ. Чи яагаад хүүхдээ асардаг юм өө чи асрах ёстой ч гэдэг юм ингээл асуудлууд үүсч эхэлнэ. Тэгэхээр үр хүүхдээ асрах, ханижлээ асрах гэдэг бол ерөөсөө гол зүйл эмэгтэй хүний нуруунд байгаа гэдэг ойлгох ёстой. Тэгэхээр одоо ингээл харахад андашгүй тухайн хүүхэд эрүүл чирэг өсөж байгаа, өөрхөн миралэг те өнгөтэй төстэй явж байгаа хүүхэд эсвэл өнгөтэй төстэй явж байгаа гэр бүл одоо 10 жилийн хүүхдүүд хөөхөн одоо юу гэдгийг өөрийнхөө биеийг хөрхөн аваад явж байгаа тэмүүлтэй байгаа өвчин зовлонг байгаа хүүхдийн эсвэл амжилттай одоо залуугийн хар гэр бүл ерөөсөө халамжтай ихнэр байгаа шүү дээ. Харьцангуй бухимдал багтаа амьдарч байгаа төрөлсөн. Тэгэхээр хүнийг хараад их нь хэр зэрэг халамжтай вэ? Энэ айрал хэр зэрэг бухимдалтай байдаг вэ гэдэг нь харахад ерөөсөө маш амархан байдаг. Тэгээ дараагийнх нь асуудал нь тэр ажил дээр ирэл бухимддаг. Тийм ээ? Тэгвэл та тэр бухимдаад байгаа бол бухимдахгүй ажиллах хийлээ. Тэрний өгөр дур сонирхолтой ажиллах хийлээ. Эсвэл өөрийнх нь дуртай ажиллах хий? Эсвэл ажилдаа дур сонирхлоо өг. Ялгаатай зүйл. Дур сонирхолтой ажил бол ялгаатай, өөрийнхөө ажил дур сонирхолтой болох ялгаатай. Тэнийг эзнээс юм уу ажил олгогчоос хүсээд авах шаардлагагүй байхгүй. Та нэгэнт тэндээс одоо цалин авч л байгаа бол түүнд сэтгэлээсээ зүтгэх ёстой. Өдрийн 8 цагийг үр дүнтэй өнгөрөөх ёстой. Ажлаасаа кайф ав. Хүрээлэн байгаа хүмүүстэй өөрийнхөө нэр нөлөөг өсөг. Тэр хүмүүс таныг ажилдаа хэр зэрэг сэтгэл ханамжтай ажиллах тусамж нь таны карьер өснө. Тэр хэрээрээ таны хүрээлж байгаа хүмүүс таныг хүндэлнэ. Ойлгохыг хичээ. Тэ? Илүү одоо ойлголцож зөвшөлдөж эхэлнэ. Тэгэхгүй зөвхөн л та ганцхан тэр ажлыг нуруунд дээр урьж байгаа юм шиг бухимдаад байх юм бол хүрээлэн байгаа хүмүүстэй ч байх нь бухимдлыг төрүүлнэ. Танаас хүмүүс зайгаа барьж эхэлнэ. Тэ? Та нэг сэтгэл ханамж гэдэг зүйлийг аваа болж эхэлнэ. Тийм ээ? Хүмүүсийн харцнаас, хүмүүсийн хандлагаас, хүмүүсийн хайр хүндэтгэл буюу харилцаанаас ирэх тэр гоё эрэг сэтгэл ханамжийг та авахгүй болж эхэлнэ ш. Ингэснээрээ танд бухимдал үүсч эхэлнэ ш. Тийм биз дээ, тийм. Тэгэхээр энэ ойлголтуудыг бол хүмүүс их анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь ойлголт нь юу гэхээр хүний үг даах чадвар гэж байна. Хүний үг даах чадвар. Одоо манайх нэг харилцааны урлаг гэж зүйл байна л да. Тэгэхээр харилцааны урлаг гэдгийг өмнө би ярьсан учраас одоо үг даах чадвар гэдэг дээр нь хэлмээр байна л да. За удирдлага нь одоо юу гэдэг нь тасармаг дуудаад нэг үг хэлцдэг. За эцэг охиндоо нэг үг хэлцдэг, хүүдээ нэг үг хэлцдэг ч гэдэг юм уу. Хань ижил нэг одоо зайлшгүй хэлэх шаардлагатай үг хэлцдэг. Тэгэхээр л түүнд айгүйх тийм сөрөг одоо утгаар хандаж, бухимдаж илүү их одоо урдаас нь тесэрч байдаг. Тэгэхээр ингээд ирэхээр л нэг өвөл ойлголцол гэдэг зүйл үсээд бухимдал гэдэг зүйл. Энэ дээр би нэг зүйл хэлмээр байна л да. Хүмүүсийг одоо ууртай байгаа үед нь ямар нэгэн зүйл хэлэхээр тэрийг илүү одоо нэг сөрөг утгаар нь хүлээж авдаг их хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө ихэнх хүмүүс одоо ярихдаа энэ хүн одоо яагаад ингэж хийсэн зүйлийг ингэж зөв зүйл ярьж байгаад яагаад зөвөр ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад буруугаар ойлгоод байгаа юм бэ гэхээр чи стресстэй байгаа үед нь ууртай байгаа үед нь энэ зүйлийг хэлчихлээ шүү дээ гэдэг аюу сүнэмээр байдаг. Энэ одоо ямар учиртай юм бэ? Тийм энэ яг сүүлийн үед гараад байгаа ууртай үедээ хүний тэр зөвөр хийсэн, эерэг хийсэн зүйлийг угаасаа тэгэж стресстэй үедээ сүргээр хүлээж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл уурална гэдэг бол сэтгэл зүйн сөрөг хандлага. Тэгэхээр сэтгэл зүйн сөрөг хандлага гэдэг маань аливаа нэгэн зүйлийг сөрөг талаас нь харах тэр яг нөхцөл байдал нь бүрэлдсэн байгаа байхгүй. Тэр үед ууртай байгаа үед үг хэлэхэд нөгөө хүн бол ухамсар бүхий итгээд бол хэдийгээр ууртай ч гэсэн тухайн үгэнд хариу үйлдэл хийхдээ болж игэл нөгөө сөрөг нөгөө эсрэг талынхаа хүнийг болж игэл гомдоохгүйгээр
хариу одоо барих хэрэгтэй байдаг байхгүй. Эсвэл хариу барихгүй байх хэрэгтэй. Эсвэл уур бухимдалтай байгаа хүнтэй нөгөө эсрэг талын хүн маань харьцахгүй байх шаардлагатай. Өөрөөр нөгөө гал дээр тосны мөн гэдэг шиг байхгүй байх шаардлагатай л да. Тэгэхээр энэ бол харьцангуй өөр ойлголт. Өөрөөр хэлбэл ямар хүрээлэлд та уурлаад байна, ямар нөхцөл байдалд уурлаад байна. Нөхцөл байдлыг уурлах шаардлагатай байсан уу юу гэдэг бас ойлголтууд байна. Магадгүй та уурлахын дараа ичиж болно шүү дээ. Ичмээр нүг байдалд орсон байж болно шүү дээ, тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэгэнт бидний түрүүчийн хичээл дээр ярьснаар бие хүн болж төлөвсөн л бол та уураа барьж сурах хэрэгтэй. Хаана би уурлахгүй байх хэрэгтэй. Уурлах зүйл дээр ч уурлахгүй байхаар өөрийгөө төлөвшүүлж чадсан байх хэрэгтэй. Энэ бол нөгөө үг дагч чадвар байхгүй. Үг дагч чадвар. Тэгэхээр энэ үг дагч чадвар гэдэг нь сэтгэлийн хат гэдэг зүйлтэй шууд холбоотой. Одоо эцэг хүүхдээ үннийг шударгаар хэлэхгүй бай. Найз нөхөд би биэндээ үннийг шударгаар хэлэхгүй бай. Дандаа нэг одоо юу гэдэг нь десерт маягтай. Тэ нэг амттан өгж байгаа юм шиг би бинийг худлаа магтсан, тэ худлаа хөөргсөн, цаасан малгай өмсүүлсэн байдлаар би бинтийг харьцдагаас болоод нөгөө үгний тэр үгийг даах сэтгэлийн хатгүй болчихж байгаатай холбоотой зүйл. Тэгэл шууд гинт бодит байдалтай толчж байгаа хгүй. Нөгөө уурлангуудаа хүн бодит үннийг хэлээл эхэлнэ. Бодит байдалтай тулаал эхлэнгүүт нөгөө халц тулангуудаа хүн чинь яхна барьц алдчих шүү дээ, тийм. Тэгэхээр ерөөсөө тэр ялангуяа би залуу эцэгчүүд дээ, найз нөхдөд ч гэсэн хэлдэг. Хүүхдэд үгний хатыг суулгаж бай, сэтгэлийн хатыг суулгаж бай. Биднээс хойш, биднээс өөр хүмүүсээс энэ хүн хатуу үгийг сонсох тусмаа одоо тэнд төвчээртэй хандаж сурах хэрэгтэй. Амьдрал өөрөө хатуу гэж хэлдэг. Тэгэхээр энэ зүйлийг монголчууд маш их сургадаг байсан. Таны хэлдгээр одоо сонсож байгаа хүмүүс маань буруу ойлгож бас магадгүй. Хатуу үгээр бас хүүхдийг хатуужуулах хэрэгтэй гэхээр загнаа зандраад байна гэж бас ойлгоод ич магадгүй те. Тэр их хатуу үгээр яг хүүхдийг хүмүүжүүлнэ гэхээр та арай нэг бас нэг ойлгомжтой талаас нэг тайлбарлаад өгч. Яг хүүхдийг хатуу үгээр хүмүүжүүлнэ гэхээр яаж загнахт байгаа юм шил те. Голыг нь олж үннийг ойлгох хэрэгтэй. Би бас энэ өмнө бас ярьжсэн санагдаж байна. Яг тухайн хүүхдэд бодит байдлаас гарах үр дагаврыг шууд хэлэх хэрэгтэй. Тэрийг нууж хаадаг шаардлага байхгүй. Шудраг хэлэх хэрэгтэй. Энэ ойлголтоос ийм нөхцөл байдал үүснэ. Чиний энэ үүсгэсэн асуудлаас ийм нөхцөл байдал үүснэ гэдэг нь шууд хэлж байгаа хэвээр үр дүнгийн, үр дагаврыг хэлж байгаа хэвээр. Тэгэхээр хүүхэд бол сэтгэлийн хаттай мөн Монгол үгний хэл зүгнүүдийг, зүрд зүгнүүдийг маш сайн одоо хэлдэг. Хүн ахтай, дээл цагтай ч гэдэг юм те. Эхэн хээр алга бол өрн шир алагч гэдэг юм те. Одоо маш одоо зүр үгнүүдийг хэлж түүнийхээ утгыг тайлбарладаг байх шаардлагатай гэж боддог. Магадгүй бидүүж гарсан болоод тэгдэг байж болно л доо. Тэгэхээр ерөнхийдөө би одоо ийм зүйлэр хажуудах орчныхоо хүмүүстэй харьцаж ханддаг. Ерөнхийдөө шударгаар хэлсэн үг бол хүнд онцтой очтгол гэж би боддог л доо. Гэхдээ энэ бол одоо харьцангуй хүн хүний харилцааны одоо ур чадвартай холбоотой байх гэж бодож байна. За нөгөө талаас одоо жишээлбэл юу яах хэрэгтэй байна л да. Хүүхдээ хооллохдоо гэж түрүү ярьсан шүү дээ. Хооллохдоо ч гэсэн бүр кайфтай. Тэр хүүхдээс хайр, инрэлтэй энэ бүх зүйлийг авдаг байх хэрэгтэй. Одоо жишээлбэл хүн хувцастай хүүхдээ ингээд тэрвэрх, нүцгэн тэрвэрх хоёр ялгаатай байдаг байх. Нөгөө арьсан бие махбод шүргэлцээд ирэхээр яг нь хүнд маш их тийм хайрын адреналин илэрдэг, ялгардаг. Тэгснээрээ хүн яг нь илүү хайрлж, дурлаж, сэтгэлээсээ хандах магадлал их өндөр өсдөг байна. Тэгэхээр одоо гэр бүлийн улсууд бухимдаад ирэх тусмаа хоёр бие нэрүүг ойртох хэрэгтэй. Одоо хэрүүл хараалаа болж зогсчих, хоёр биенийгээ харцаараа ойлгохыг хичээ. Тийм ээ? Нэг нь чимээгүй болчих. Гэр бүлийн амьдрал хэвийн үргэлжлэх хэрэгтэй. Хооллох, ундлах, бие биендээ халамжлах зүйл. Тэгээд хажимд яах нь эвлэрээд эхэлнэ шин. Заавал хэрэлдчихэж ойлголцдог гэдэг хүмүүс ярьж байгаа. Тэр их буруу. Нэг нь дуурч ил нөгөөх нь чимээг болчих. Энд бол хүлээцтэй байх, сонсох чадвар маш чухал. Маш чухал. За тэгээд дараа нь ажилдаа өөрийгөө яах нь үнэхээр дур сэтгэлтэй болго. Мэргэжилтэд ахиул өөрийгөө. Та магадгүй мэргэжлийн аливаа нэг зүйлийг зарим нэг зүйлийг мэдэхгүйгээс бухимдаад ээж болно шүү. Тэгвэл мэдлэгээд яах нь дээшлүүл. Мэдлэгээ дээшлүүлснээр таах нь ажилласаа сэтгэл ханамж авч эхэлнэ. За тэг яах нь бусдыг өөрөөсөө дорд битгий үз. Энээс бас яах нь стресс үүсдэг. Бусдыг өөрөөсөө дорд үзээ. Нөгөө дорд үзсэн хүнтэйгээ дорд харьцаад эхлэхээр нөгөө хүнээс яах нь сөрөг одоо хариу үйлдэл ирдэг. Ингээд бухимдаж эхэлж. А эсвэл өөрийгөө дорд үзчих бусдаас.
Өөрийгөө үнэхээр дорд үзэж чинь зарим нэг өөртөө итгэхгүй. Өөрийгөө үнэлэхгүй. Би бол одоо үнэхээр чадахгүй. Би чинь тийм хүн шүү дээ. Би ч одоо үнэхээр ядмаг амтэн шүү дээ. Би тухайн зүйлийг хийж үзээгүй мөртлөө өөрийгөө яах нь даачгүй байгаа мөртлөө өөрийгөө одоо дорд үзэх. Тийм дорд үзэж байна. Өөрийгөө дорд үзээд ирэхээр нөгөө хүмүүс чинь яах нь чи тэр тэргөө өөртөө итгэлгүй учраас чамайг нөгөө хүмүүс дарангуйлж эхлэв шин. Эндээс яах нь нөгөө дорд үзснээс өөртөө үл итгэлээс болоод үл итгэснээс болоод стресс үүсэж байгаа. За энэс цаашлаад одоо энэ амиа хорлох хүртэл үзэгдэлд очиж шин. Тэгэхээр өөрийгөө дорд үздэг хүмүүстэй харилцаж байгаа гэр бүлийн хүмүүс тэр хүнд өөртөө итгэх итгэлийг нь яах нь суулгаж өгөх хэрэгтэй. Бүр багаас чи мундаг, миний хүү чадна. Яагаад чадахгүй байгаа гэхээр энэ зүйлийг мэдгүй байгаа учраас чи чадахгүй байгаа. Тэгвэл энэ зүйлийг минийхээс сурчих. Ажлын одоо байгууллага дээр ч гэсэн чи энэ зүйлийг мэдчих хэрэгтэй. Тэгвэл энэ зүйл. Өөрөөр хэлбэл харилцаа хандлага гэж зүйл юм. Эерэг харилцаа хандлага гэдэг зүйл дээр бид нар анхаарах хэрэгтэй. Бид нар дандаа хүмүүс рүү дайрсан, давшсан, доромжилсан, гутаасан, зандарсан ийм хэлбэрээр харилцаад байгаа учраас нөгөө харилцагч итгээд үл яах нь өөртөө үл итгэх, өөрийгөө дорд айдас руу орчиж. Тэгээ айдастай болоод ирэх. Айдас илүү удаан хугацаанд хургаад ирэхээр нөгөө хүн стресс гэдэг хэлбэр рүү ороод бүр одоо хүчтэй сэтгэл зүй хямрал руу ороод гэж. Сэтгэл зүй хямрал руу ороод ирэхэд нөгөө амиа хорлог, архинд донтдог. Эсвэл бусад зүйл рүү донтох, одоо компьютер тоглоом руу донтох. Өөрөөр хэлбэл гадаад орчиндөө зохицож чадахгүй байгаагаас болоод химэл ертөнц рүү ороод эхэлж байна. Жижигрэх зүйл рүү. Одоо зожиг буюу химэл ертөнц гэдэг маань компьютер тоглоом руу ороод ирж. Эсвэл хэд айдсан кино үздэг ч юм. Ийм одоо бусдаас өөрийгөө тусгаарлах хэлбэр рүү орж эхэлж байна. За тэгээд эсвэл хит одоо хийсвэр мөрөөдөл бодит бус амьдралаас тасарсан хит хийсвэр мөрөөдөл рүү автаад ирэхээр бодит амьдрал руу ороод ирэхээр нөгөө бодит амьдралын нөхцөл байдалтай тулгараад ирэхээр нөгөө хүн чинь өөрийгөө дорд хэлбэрээр үзэж эхэлж байгаа. Тийм ээ? Бодит бус байдал руу ороод ирэхээр өөрийгөө би үнэхээр чадваргүй юм байна. Би үнэхээр одоо юу гэдэг бодит байдалтай нийцэхгүй юм байна. Миний чадал хүрэхгүй юм байна гэж эхэлж. Тэгэхээр хүүхдүүдийг бодит байдал руу оруулж сурах хэрэгтэй. Одоо юу гэдэг нь үлгэрийн ханхуу, үлгэрийн гүнж мэтэр өөрийгөө төсөөлж амьдрдаг хүүхдүүд одоо сүүлийн үед их болчихлоо шүү. Энэ их буруу. Үлгэр үзүүлэхдээ, үлгэрийн кино үзүүлэхдээ ч гэсэн бодит байдалд илүү тулгуурласан хүүхдийн кинонуудыг үзүүл. Зураг дүрслэлийн хувьд ч гэсэн. Одоо SpongeBob гэх кино шүү. Энэ чи хийсвэр төсөөлийн кино шүү. Тэгэхээр энэ хийсвэр төсөөлийн кино одоо ялангуяа монгол хүүхэд үзэх боломжтой багтаа шүү. Тийм ээ? Энэ Япон хүүхдүүдэд зориулсан кино ш. Энэ монгол хүүхдүүдийн сэтгэл зүйд бол буухтаа маш хүнд. Тийм учраас би одоо бага насныхаа хүүхдээс энэ үзэх шууд хоригчдаг. Хоригддаг. Тэгэхээр стрессээс яаж гарах вэ гэдэг ойлголт шүү. Тэгвэл стресс гэж байдаг юм яаж гарах вэ? Ерөөсөө өөрөөхөө бай. Бусдыг өөр дээрээ тулгуурлаж ойлгох. Би ч гэсэн хүн, энэ ч гэсэн хүн. Энд ч гэсэн зовлон жаргал байна. Тийм ээ? Яг надтай адилхан энэ хүнд бусад асуудал байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бусдыг өөртөөгөө жиш харьцуул. Тийм ээ? Бусдыг өөртөөгөө харьцуулж зөв ойлгох хэрэгтэй. Тэгээд ойлго, бусдыг сонс. Тэгээд ярь. Өөрөө ярь. Ярь гэдгийг марах нэг хов ярих гэдээ ойлгочдөг шин. Нэг хүүхдүүд нэлээд хов ярь. Тэр бол бүр их өстө бухимдал хүнд бий болгодог. Тэрний амьдрал тийм байна, миний амьдрал ийм байж гэдэг юм уу тийм ээ. Энэ утгаараа аваад ирэх юм бол одоо стрессийг бол тайлахын тулд та сэтгэлээсээ инээ. Бүр сэтгэлээсээ инээ. Бүр үнэхээр одоо бүр нулимцаа гоочтол инээ. Үнэхээр сэтгэлээсээ уйл одоо бүр ингэ огштлоо уйлах хэрэгтэй. Тэ? Тэр дотор юу нуудаад байгаа тэр зүйлээ зүгээр л гарга. Тэ, сэтгэлээсээ найз нөхөдтэйгээ бүр ингэ ярь. Тийм ээ. Энэ бүр сэтгэлээсээ хийгдэж байгаа бүх зүйл танаас одоо юу гэдэг тэр стрессийн эсрэг сэтгэл зүйн адреналин буюу сэтгэл зүйн дархлаа гэдэг зүйлийг өөрөө организм бий болгоно. Та нар сайхан уйлахаар яах нь дотор онгоогоо цэлмэлэрдэг. Бүр нэг үйл авцсан юм шиг тий. Сайхан инээ найз нөхөдтэй. Тэгэхээр ярих сэдвээ хүртэл зөв олж ярих найз нөхдөд хүртэл зөв сонгох шаардлагатай. Тэгээ сайн унд, сайхан хоолол, тийм ээ, сайхан хувцал. Тэгэд толинд өөрийгөө хар. Өөртөө таалагд. Тэгээд яах нь урагшаа. Ингэж байгаа тохиолдолд та стрессээс бүрэн гарах боломжтой. За тэгэл явах уу. Тэгэхээр сайхан стрессийн талаар сайхан зөвлөгөө өглөө. За тэгэхээр бид энэхүү нэвтрүүлгээ Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран яадаг байгаа. За мөн энэ удаагийн нэвтрүүлгээ маань Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш удирдгын ухааны докторант Дасцэрмаа агш маань хүрэлцэн ирж оролцлоо. За Дасцэрмаа агштай маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ тавтай сайхан уулзцгаая. Баяртай ирэх мөндөд сонсогчдоо. Радио FM 107.5 Нэгүл
Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг